За сайн мэцгаана уу. Өнөөдөр уучлах урлагийн талаар ярилцъя. За уучлалт гэдэг бол үнэхээр гайхалтай хүчтэй байдаг. Үнэхээр хүчтэй. Бид нэр хүн ямар нэгэн хүннийг уучлахгүй сэтгэл гомдолтой, гомдсон тэр сэтгэлээр хоол явах боломжгүй байдаг. Уучлал гэдгийг одоо ерөөсө хүнийг уучлахгүй байхыг одоо яг усан дотор сэлж яхад нөгөө нэг хөлний шагаанаас ингээд том төмөр одоо ингээд уйртай адил тэгж ихээр тийм их биднийг амьдралыг хойшин татаж яадаг. За тэгээ мэдээж уучлах гэдэг бол угаасаа хэцүү. Бидний амьдралд маш олон хүмүүс санаадаа бөгөөд санамсаргүй бидний гомдоосон, биднэрт муу зүйл хийсэн тийм тохиолдлууд зөндөө байдаг. Маш олон тохиолддог. Одоо зарим тохиолдолд гэр бүлийн дотны хүмүүсээ бид нар хин нэгний хэлсэн үг санаатай бөгөөд санамсаргүй хэлсэн үг хийсэн үйлдэл лээс болоод маш их зүрхэндээ шарах тээж явдаг ихэнх хүмүүс, дийлэн хүмүүс. Гэхдээ бид нар хамгийн гол нь тэр хүнийг уучлах нь хамгийн чухал байдаг. Гэхдээ уучлал гэдэг бол үнэхээр хэцүү. Энийг бол ойлгож байна. Энэ бол ерөөсөө амархан уучлаа гэд уучлахаар тийм зүйл биш. Яагад гэвэл зарим тохиолдолд бол хүмүүс маш хэцүү зүйлүүдийг амссан хүмүүс энэ дэлхий дээр маш их байгаа штэ. Гэхдээ уучлана гэдэг чинь тэр хүний төлөө ч юм уу бид нэр тэр хүнийг аз жаргалтай болгоод байгаа юм огт биш ээ. Тэр хүнийг уучлснараа бид нэр тэр шагаанаас ойгцсан байгаа тэр төмрийг тавьж явуулж байна гэсэн үг. Тэгээ тэр төмрийг тавьж явуулж байна гэхэд бидний бие сэтгэл хөнгөрөөд ирдэг. Бидний ажил үйлс ч гэсэн илүү бүтэмжтэй болоод ирдэг. Тэгээ илүү одоо хол зам руу явах боломжтой болно. Одоо хүсэж мөрөөдөж байгаа зүйлээ илүү ихийг нь одоо биелүүлэх боломжтой болдог. Тэгээ эхэндээ бол мэдээч хэцүү. Энийг ойлгож байна. Гэхдээ баг багаар бид нэр оролдох хэрэгтэй. Та хийгээд үзэх юм бол сэтгэл санаа чи хөнгөрөөд, бие чи хөнгөрөөд илүү сайхан одоо зүйлийг мэдрэх болно. За тэгэхээр өнөөдрийн одоо үр дүндээ дасгал гэх юм бол тэр хүндээ захиа бичих. Тэр одоо гомдсон хүндээ эсвэл үзэн язгын танд хэрэг үзэн яддаг хүн байдаг бол үзэн ядал гэдэг бол үнэхээр тийм хүчтэй сөрөг энергийг агуулждаг. Тэр хүндээ ямар ч тийм муу нөлөө байхгүй. Хамгийн гол нь бид нар өөрийгөө л гэмтээд идэг. Өөрийгөө шархлуулаад бидний өөрсдийн амьдрал хүн үзэн ядснараа сайхан ерөөс огт болтгоо. Тийм болохоор заавалжгүй уучлах хэрэгтэй. Тэр хүний төлөө биш, өөрийнхөө төлөө бид нар хүмүүсийг уучлах хэрэгтэй. За уучлах хамгийн хүчтэй, маш хүчтэй бүгд маш энгийн арга захиа бичих. Тэр хүндээ захиа бичих. Мэдээж зарим тохиолдолд яг очиод ингээ уулзаад нүүрэндээ уучлаа гэж яг хэлж болно. Гэхдээ тэг шаардлагагүй. Зарим хүмүүс бол тэр хүнээ харахаж хүсэхгүй байгаа. Тийм хүн байгаа шүү дээ. Бид нэг гэртээ зүгээр сууж байгаа тэр хүнийг уучлах боломжтой. За захиа яг маш энгийн хүн болгоно захиа бичсэн урд нь цаасан дээр бол тэр хүнийхээ нэрийг бичиж хагаад за ингээд яг тэр хүнтэйгээ ярьж байгаа юм шиг яг одоо жишээлбэл чи надад тэгж эсвэл таа ч юм уу хин тэр хүндээ хандаад надад хэлсэн өгнүүд чи надад хийсэн үйлдэл чи намайг тэгсэн болохоор гэд өөргөн дотор байгаа тэр бүх зүйлийг гомдлыг ингэж гаргаж яана л гэсэн цаасан дээр тэг бүгдийг ингэж бичээд тэгээд түүнийгээ дараад нь шатаана. Гэтэ яг юу л яарэ болгоомжтой гэр мэрээ бас учир зүггүй шатаачихгүй байлгүй дээ. Одоо насан турш том хүмүүс бол карантин ер нь очиод яг нэгэн цаас бол зүгээр идэм дэвтрийн зүгээр цааснаар биш карантин дээр очиж байгаа тэрийгэ бичсэн цаасаа шүтэн зураа шатаана гэсэн. Тэгээ бас яваалаа уурсгана гэсэн. Тэгээ тэр хоорон чинь захиа бичих хоорон чинь янз бүрийн сэтгэл хөдлөл танаас гарч ирнэ, уйлна, уурлна, уцаардна. Энэ болгоны зүгээр чөлөөтэй гарах нь чухал. Ягаад гэвэл энэ бидний одоо энэ зарим тохиолдолд мэдсэн хэрнээ, зарим тохиолдолд бид нар мдээгүй маш олон тэр гомдол
одоо үзэн ядал гэд маш их сөрөг одоо энергийг энэ бүх зүйл чинь энерги бидний сэтгэл хөдлөл одоо энэ зүйлч хүртэл энерги байгаа байхгүй. Тэр их энергийг бид ингээд биеийн дотор хадгалаа явж идэг. Тэгэхээр тэднийг баг багаар нь ингэж гаргах хэрэгтэй. Тэгээ гаргалаа гэж ерөөсөө танд л хэрэгтэй. Таны амьдрал илүү сэтгэл санаа чинь илүү хөнгөрөөд ирнэ, илүү бие хаа чинь хөнгөрөөд ирнэ. Магадгүй энерги гэдэг бол маш хүчтэй. Зарим тохиолдолд хүн маш их үзэн ядснаасаа болоод өөрөө бие мах бодороо өвчлөх тэр тохиолдолч байдаг. Тэр зарим тохиолдолд хүнийг ингээд маш тэр үзэн ядсан хүнээ уучлаад захаа бичээд ингээд шатаагаад ирэхээр тэр хүнийх нь одоо биеийн байдал чийсэн эрүүл болоод эрүүлжээд ирдэг тийм тохиолдол бас байдаг. Тэгэхээр бүх зүйл энерги болохоор энерги бол маш хүчтэй. Энерги л ерөөс бидний биеийг бүрдүүлж байна. Энерги нэг бол төрлийн л одоо сөрөг одоо тэр энерги болон блокд энерги гэж ядсан ш биеийн дотор блокд энерги орцсон. Тэдгээр энергиуд чинь л ерөөсөө энэ өвчлөлийг бий болгож идэг. Биеийн байгаа өвчнүүдийг бий болгож байгаа. За тэгэхээр энэ дасгалыг хийгээрээ за тэгээд нэг удаа бичээд бол бас болдгоо. Угаасаа нэг одоо олон жил одоо зарим хүмүүс одоо нэг хүний оронд олон жилийн турш үзэн ядсан бас тийм хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр ганцхан удаа захаа бичээд яг тэр үедээ тань сэтгэл чинь тайвширна. Гэхдээ тэр одоо бүрэн мөсөн уучлахгүй гэсэн. Тэгэхээр хит удаа бичнэ тэр захаагаа. Тэгээ өдөрт нэг л бичнэ гэсэн. Өдөрт нэг бичээд өнөөдөр нэг бичээ маргааш нэг бичээ ч юм уу эсвэл хит хоногийн дараа бичээд нэг хүн дээр ингээд бичээд тэгээд хизээ яг уучлсан тэр хүнийг уучлсан бэ гэдгээ мэдвэ гэхээр захаа бичих үедээ эхний үед одоо уур уцаар бухимдал ингээ янз янзын сөрөг сэтгэл хөдлөлөд танаас гарч ирнэ. Тэгээд ингээ захаагаа бичээд байгааснийхаа дараа сүүлд рүүгээ захаагаа бичээд тэрхээр ямар нэгэн сэтгэл хөдлөл одоо сөрөг сэтгэл хөдлөл мэдрэхээ болоод тэр хүнийгээ зүгээр л тэр хүндээ сайн сайхан хүсэл за гэд тавьж явуулаад ямар нэгэн сэтгэл хөдлөхөө ингээд захаа бичиж байгаа тэр тохиолдолд та одоо тэр хүнийг бүрэн дүүрэн уучлсан байна гэсэн. Тэгээд бас нэг тусалдаг зүйл нь захаа бичээс гадна нэг зүйл нь болохоор хүнийг ойлгоод ирэхээр бас тэр уучлах тэр процессд нь илүү одоо нөлөөлөд ингээд нөлөөлж ирдэг, сайнаар нөлөөлөд тэр процессыг жаахан хурдсдаг гэсэн. Тэгэхээр уучлахын ирээр тэр ямар одоо хэцүү муу одоо үйлдэл хийсэн бас хүн байж олно шүү дээ. Тэгээд аль болохоор ойлгоод яг тэр хүн чинь одоо тийм үйлдэл хийсэн. Ягаад гэвэл мэдээж нэгдүгээр тэр хүнд хайр дутагдчихсэн байж магадгүй, гэр бүлийн хайр дутагдчихсэн байж магадгүй. Ер нь бол бүгдээр мэдээж биш л дээ. Гэр бүлдээ одоо хүчирхийлд одоо өртчихсэн гэр бүл нь одоо хэцүү байсан хүмүүс дандаа ихэнхдээ одоо хүмүүсийг одоо өөрөө тэр хүн чинь айгүй шархалцсан байгаа. Өөрөө хайр мэдрээгүй, өөрөөгөө хайрлаж чадахгүй байгаа хүн чинь шархтай байгаа хүн чинь тэр бусад хүмүүсийг санаатайгаар ч юм уу санамсаргүйгээр тэгэж ингэж гомдоодог бас тийм тохиолдол байд. Хин нэг хайрлаж чадахгүй байна гэдэг чинь миний асуудал, тэр хүний асуудал биш гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нэрээс айгу одоо юмыг айгу томоор хараад дээрэс нь ингээд өргөнөөр ингээд сэтгээд өөрийгөө ингээд хайрлаад ойлгоод ингээд ирэхээр нэр нь л яг тийм юм да гэж боддог. Тэр хүнийг хайрлаж чадахгүй байгаа нь миний л асуудал болохоос ш тэр хүний асуудал биш. За энэ талаар бас дараагийн одоо бичлэгээрээ бас ярина. Энэ болохоор бас маш том сэдв байгаа. Эхний ээж нь бүгдөө хин нэг уучлж явуулах хэрэгтэй. За тэгээд та захаагаа бичиж дуусчаад коммент хэсэг дээр нь бас бичээрэй. Сэтлээ үлдээгээрэй. Ямар мэдрэмж төрсөн бэ? Захаа бичсний явуулсны дараа. За баярлалаа.